Тодруулын ч юм уу тэрийг чинь тодруулаад тэнгуүтэ тэрүүг оромдолж байгаа болж би болохоор угаасаа тэр рүү гараад өгөхийг үгүйсэхгүй л дээ нэг талаараа. Тал хээр газар явжсэн араат дээрхийг үгүйсэхгүй шүү дээ. Тэрнтэй ялбаахгүй ч дээ. Сордог илсэнд саруулахыг бас үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр угаасаа өхөл бол хаач хийцэж отож байна л тоо. Чи нэг подкастн дээр сонссон юм аа тайлбарлаа. За окей тэгээд тэр яриаг тэгвэл ингээд алдаа орхий. За дараагийн топик бол sex. За sex байж. Тэрнээс өмнө өчигдрөөс хойш би нэг юмыг бас бодоо л байгаа байхгүй юу? Юм ярьж байгаа. За модноос сонох уу? Үгүй. Тэрнээс гадна дахиад нэг асуулт гараад ирсэн заяа. Хүн унтж байхдаа яг юу мэдэрдэг вэ гэж. Наад асуулт би хагас асуусан. Хөөе хүн унтж байхдаа хагас өгсөн гэдэг. Тэгтэл хүн унтж байхдаа эрэгтэйчүүдийн хувьд нөгөө тиймэрхүү тохиолдол гардаг шүү дээ. Нойтон зүүзүүлээд ингээд босоод ирэхдээ ингээд орцсон байдаг тийм үү? Жоохон. Тэгээ жоохон ч гэсэн тиймэрхүү үйл гарах. За эсвэл ингээд шээж нэг зүүдлэхээр орон дотроо шээждэг тохиолдол бас гардаг тийм үү? Өсвөр наснд ч юм уу. За тэгэнгүүт эднэр болохоор яг ямар мэдрэмж яг тэр хооронд хүн ер нь ямар хөө мэдрэмж авдсан бол гэдгийг та нар юу бодож үзчихсэн үү? Унтчих үедээ гэсэн. Унтчих үедээ юу? Унтчих юм уу? Секс унтчих та. Мэдрэмж авахгүй шүү дээ. Ч одоо. Тархичаа амтчих юм чи мэдрэмж авах. Нойтон зүүдлүүл мэдэрчдэг л дээ. Үгүй хамаг бол нь тархич нь амарсан байгаа. Харин тэгтэл тархич амарсан ямар мөшөө хийгээд байгаагаа ойлгохгүй шүү дээ. Тэгтэл тэр тархич нь буцаага зарим зүйлсийг ч өдөрдөө шээлгээд байна чамайг тий. Энэ чинь нөгөө ингэж л бодож байна л да. Одоо нөгөө нэг хүний зүрх гэдэг чинь тусдаа нэг юм мэдэрч байгаа шүү хүний сэтгэлгээд. За. Тэгээд тэрийг одоо бид нар сөрүүн байж байгаа тарих одоо зохицуулдаг ч юм уу те. Булчингуудаар дамжуулж зохицуулж байгаа шүү дээ. Тэр сэтгэл одоо янз бүрийн тэр нөгөө юу ялгархахыг тэнгуут тарихчин унтчингууд чиний бие чинь өөрөө айжмаар автоматар хөдлөөд эхэлнэ шүү дээ. Зүрх чинь зохилж байна. Тэгсэн мөртлөө тарихчин унтсан байгаа шүү дээ. Хододч ажиллаж байна. Тэгтэл одоо ямар ч удирдахгүй ажиллаад эхэлчихэж байгаа байхгүй. Чиний наад яриагаар чинь тэгвэл хүн зүүдлэхдээ зүгээр зүрх сэтгэлээрээ зүүдэлдэг гэсэн үг болж таарч байгаа. Харин сэтгэлдээ юу өсөж байгаа зүйлийг л ерөнхийд бол би надад шин хальт тайлбарлах юм хэлээд үгүй заяа. Энэ болохоор би нэг тэр бас подкастнаас сонссон. Тэрэн дээр болохоор зүүдний мэргэжилд орж ярьсан аахгүй. Хүн болохоор унтж байхдаа non REM буюу REM гэсэн хоёр төрлийн унталтаар унтдаг заяа. REM унталт нь болохоор гүн унталт. Одоо тэр нь болохоор чи зүүдний чи их хэсэгтэй чи non REM байжгаад яг нэг 2-3 цаг REM унталтанд орно. REM унталт нь болохоор чи deep sleep буюу тэр 2-3 цагийн хооронд чи зүүдэлдэг тийм үү. Тэгээд буцаад non REM руугаа шилжээд хүн буцаас сэргдэг гэж байгаа байхгүй юу. Хүн тийм болохоор заавал REM унталт авах хэрэгтэй. Non REM унталт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тархины чинь нэг тал нь унтахыг хүсээд байхад нөгөө тал нь сэрүүн байхыг хүсдэг. Тэгвэл non REM унталт нь болохоор нэг тархины чинь нэг тал нь унтсан байна л гэсэн үг. Нөгөө тал нь болохоор ажиллагаатай хэвээр байдаг. Чи ийм үедээ чи ямарваа тэг зүрмэлж эхлэх юм уу? Ийм үедээ зүрмэлээд эхлэхэд чи болж байгаа одоо чи шээс зүгэрсэн байхад ийм үедээ чи зүүдлээ штэ. Нэг зүрмэлээд эхлэв штэ. Тэгэх юм бол чиний non REM тархич юм болохоор чамаагүй тэртээ би ч өдөртөө чамаг шээлгүүлчих гэж байна тийм үү? Одоо мэдрэмж авч байгаа штэ тийм. Тэнгуудаа наацж бас ингэж тайлбарлаад байгаа байхгүй юу? Хүн одоо ингэж өөрийнхөө унтдаг орчиндөө унтахтаа REM унталтыг заавал авч чаддаг зав байнга. Одоо гүн унталт гэж байдаг шүү дээ. Зүүдэлдэхгүй унталтыг болохоор чи гэртээ өөрийнхөө дасан дээр дарсан хүнжил дарсан орчиндөө чи унтахтад тэм гүн унталтанд унтаж чаддаг. Дүнгүй чи одоо энэ тэнд аялаад явж байгаа жишт буудал ч юм уу нэг найзандаа ч юм уу энэ тэнд очиж унтахаар чи гүн унтаж чаддаггүй. Аяг унтахад хэцүү байдаг ч юм уу те. Яг тэр чиний тал тарих нэг тарих ч юм болохоор ингээд энэ биш дээ миний унтдаг газар биш дээ ингээд зөрчилдөд идэх хоорондоо. Тэгвэл нөгөөх нь унтах гэдэг, нөгөөх нь унтахгүй байдаг. Тэгвэл ийм үед болохоор ийм хагас унталт буюу non REM тэгсэн мөртлөө тэр нь болохоор ямар ч тийм чанартай бос унталт болдог гинэ. Чи хичнээн 8 цаг унтаад босоод ирсэн ч гэсэн чи нэг нойр аваагүй юм шиг санагддаг үе байдаг шүү дээ. 8-9 цаг унтсан ч гэсэн нэг амар ядарсан сэрдэг юм шиг тий. Шүнжүү ингээд унтаад байгаа юм ингээд нэг тийм сэрүүн байгаад байдаг шүү дээ. Унтаад байгаа юм нэг сэрүүн. Юм ингээд нэг сэрүүн унтаал хөргөнөөл унтаж чадахгүй. Тэр нь болохоор чи нэг хагас унталттай болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд цааш манд гэж тайлбарлаад байна. Тэнгүүд REM унталтанда чи заавалчгүй авах хэрэгтэй гэж байгаа. Тэнгүүд REM чи 4 цаг 5 цаг унтсан ч бай. 1 цагийн тийм deep sleep буюу REM унталт авчих юм бол хүн амар тэрийг чи заавал авах хэрэгтэй. Тэнгүүд алкогол
алкогол тэгээд өвс өдр гэж байдаг шүү дээ. Өвс татсан тохиолдолд чи хизээч юу зүүдэлдэхгүй хүн. Алкогол хэрэгсэн тохиолдолд бас адилхан хүн зүүдэлдэхгүй. Оройд. Яагаад зүүдлэх тохиолдолд нь яаж гардаг вэ гэхээр чи 5 дахь орой амар их хэмжээгээр уулаа унтна шүү дээ. Ятраад унтаад өгч шүү дээ. Би чинь шатаа нэгээд. Тэгэхдээ тархичин бол тархи ингээд унтаад өгдөг дунгуудаа архит чиний чинь элэгчин ажиллаад бүх алкоголыг биенээс чинь ингэж шингээгээд биенээс чинь одоо алкогол ингэж алкогол үлдээгүй үед чи нэг шууд огцом RAM зүудрүүгээ орчдөг. Одоо зүүдтэй зүудэд нь штэ. Нэг гүн зүүдэлдэг зүүдэлдэг унтал руу хүн шилждэг нэг үүрээр. Дунгууд хүн ингэж босчдөг тэр үедээ босчгоор чи айгуу тийм гоё юмд авдаггүй гэж байгаа байхгүй юу. Дунгууд алкогол байнга хэрэгэлдэг, татамжтай хэрэгэлдэг хүмүүс штэ. Одоо бид нэг хэлжлээсэн та нэг алкогол бөбөнөр гэж үүдэж штэ. Алкогол бүр байнга хэрэгэлдэг хүмүүс. Тэд нар чинь нэг эрүүл үедээ ч гэсэн нэг жоохон мэдрэл утай юм шиг болчтой шүү дээ. Ярьж байгаа байдал одоо чи бөбөнөр ингээ гадуур эрүүл явж байхдаа ингээ нэг сонь юм яриад явж идэв шүү дээ. Тэр нь яадаг вэ гэхээр одоо чиний энэ хүм зүүд гэдэг юмыг заавал авах хэрэгтэй заяа. Тэнгууд алкогол чи ингээл байнга татамжтай уугаал унтаал би чинь сайн амрахгүй тэнгууд царай чинь цонхойгоо архичдیں۔ Ингээд нүүр ингээд ягаад цохидаг вэ гэхээр зөвхөн тэр дотор эртнээсээ болж нүүр чинь цонхохгүй тэр нойр авахгүйгээс болж тээ. Сайн яг авах ёстой нойр авахгүйгээс болж зүүдлэх ёстой зүүд авахгүйгээс болж тээ. Нүүр царай гадах физик чинь нөлөөлж эхэлж байгаа шүү дээ. Тийм үү. Тэнгууд олон удаа чи ингээд татамжтай уугаад зүүдлэхгүй яваад хахад яаж эхэлдэг? Тэр нэг хадгалах зүүд нь чи хадгалагдаж явдаг гинэ. Ингээд чам нэг хадгалагдаад явж байгаад өдөр чамаг сэрүүн байх жишээ зүүднүүд чинь чам зүүдлэгдэж эхэлдэг. Тэгэнгүүт чи юм delusional буюу ингээд хий юм харж эхэлдэг. гэж тайлбарлаж хэлээ тэр хүн. Тийм болохоор нөгөө нэг алкогол хэрэгэлдэг нэг тийм жоохон тийм хүмүүс чинь заримдаа ингээд эрүүл байхдаа сонь угсрал гаргадаг гэж тайлбарлаж хэлээ. Би нэг юм асууж. За. 30 онцгоор бүр амар уддаг шүү дээ. Ойрмоор харин тэр болохоор тэгж тайлбарлаж байгаа. Тэрийг бол тэр хүмүүс тэгээд аахгүй. Хүмүүсийн жоохон нэг буруу ойлголт байдаг. Алкогол уугаад хүн унтахаараа өөртөө сайн гой унтчихлаа гэж боддог. Тэгтээ яг босоход хүн ядарсан яг айгүй ядарсан сэрдэг. Тэр чинь болохоор бодлын шаардлага болоо явчихж байгаа шүү дээ. Бол чи нэг амар гой унтцсан юм шиг мөртлөө босоод нэг ядарсан те. Би чинь ядарсан. Хамаг би чинь салгалцсан нэг гой. Яагаад тэр чинь унталт аагүй чанаргүй унталт хийцэх гэсэн үг байхгүй. Айгүй тэгвэл манайхаа архиучаад унтаж болохгүй юм байна шүү. Тийм бол унтаж болно гэхдээ яг ууж болно. Гэхдээ яг давтамжил багасгах байхгүй. Нэг 2-7 хоногт нэг ч юм уу эсвэл 7. Нэлээ олон цаг зүүдэлжээс нөө босч ирээ зүүдээ санах юм хэвчтэй шүү. Тийм. Хөөе би ингээд тэр чинь болохоор чи зөв унтаж байна гэж хүмүүс тайлбарлалт юм байна. юу яадаг штэ. Та нарыг сонсож унтж шнэ нахаа. Цачид сэтгэл. Өглөө ингээд 20 минутын сэрүүлэг тавьгүйг 30 минутын зайтай сэрүүлэг нэг 2 горыг тавьчихдаг. Тэгээд сэрэх болгондоо ондоо сэрдэж. Би яг зэм шиг унтдээ шүү. Ээж нөө бүр орноос татчихж би нэг босч ирдээ шүү. Тэгвэл нэг тийм тохиолдол байдаг шүү. Хүн ингээд зүүдэнд унтчих та амар их ярддаг тийм хүмүүс байдаг шүү. Тэднэр тэгвэл ямархуу тохиолдол ямархуу хүмүүс нь тиймэрхүү байгаад ямар хүмүүс нь зүүдэндээ ярддаггүй байгаад байгаа. Мэдхгүй шүү. Тэрийг одоо тэр эрдэмтэд угаасаа ярьдээ шүү хүмүүс. Юу л ахал та зүгээр унтж байгаа болох нөгөө тархичин мэдээ сая хэлсэн шүү дээ. Нэг тал нь унтаад нөгөө тал нь унтдаггүй гээд тэрнтэй адилхан зүгээр нэг нь ингээ амарсан байж байгаа одоо нөгөө зүүдлээд эхэлсэн шүү дээ. Тэгэнгүүт нөгөө тархи нь мэдээлэл дамжуулаад идэв юм биш үү биендээ. Тэр нөгөө 2-3 цаг гүн унтал гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор нөгөө нэг эсэргүүцээдсэн тархи нь хамт унтдаг гэж байгаа. Яг тэтгэн хэсэггүй хугацаанд. Нөгөө эсэргүүцээдсэн тархи нь хэсэггүй хугацаанд хамт унтахаар тэр нь болохоор гүн слип болоод яг чанартай юу л ахал та зүгээр өдөрлөхгүй болчихж байгаа болохоор шууд тэгээд байгаа юм шүү. Дамжуулаад байгаа юм шүү. Тэгвэл нөгөө шүлсээ гойжуулж мойжуулаад унтуулж байгаа хүмүүс бол ерөнхийдөө гүн унталтанд байгаа хүмүүс гэсэн үг үү? Тийм л ах. Тий. Тэг босч явдаг нь яа тий. Мэдгүй одоо тэгээд тэрийг болохоор тэгээд яг тэр яг ингэж мэддэг хүмүүс нь тайлбарлах. За хар ухаанаар бодоход бол би ингэж л бодож байна. Одоо бид нэг гадуур явж байгаа бид шийс хүрхээр бизнес болохгүй гэсэн команд ингээд илгээж идэв шүү дээ одоо 0 харахаасаа найс ч юм уу те. Тэнгүүд мэдээж нөгөө давсаг нөгөө командыг хүлээж аваад бизнесгүй ингээд төвчл гүрэг яваад идэв шүү дээ. За тий. Тэнгүүд унтсан байж хаад одоо тарих нөгөө тэр командыг илгээх боломжгүй болчих бид нар бодож итгэж чадгаа байж шүү дээ. Унтчих одоо боддог юм гэж байхгүй л гэдэг чи одоо. Тэнгүүд
нөгөө би чинь одоо бизнеслийг орондоо шийдсэн хүмүүс л ихэд нөгөө унтаж болохгүй бишээ бизнес ч болохгүй гэсэн команд ингээд тархинаас ирэхгүй болохоор нөгөө юу гэдэг чинь нөгөө хэрэгцэн дүүрээд ирэхээр шууд тэргээд тэгэл сад тавьчихдээ юм биш үү. Одоо юу гэдэг чинь нөгөө шээсний юу гэдэг лээ. Давшиг дүүрээд ирэхээрээ тэгээд гадагшлуулж байгаа штэ. Тэнгүүд бид нар болохоор командаараа өдрийн цагт бол зохицуулаад одоо бизнес болохгүй 0 хартлаа бизнесгүй төвчнө гэж. Яг хүүхэд багтаа л шийдвэрлэдэг тэгэл томроод ирэхээр угаасаа Гэхдээ та нар бас тэгдэг ингээд нэг гадуур явж шээс хүрдэг шүү дээ. томроод ирнэ л дээ. Шээс хүрээд ингээд 0 руу ойртох тусам бүр амар хүрдэг те. Тийм. Өндөрж мөндөрөх үед бол тэгдэг шүү дээ. Тэгэл бүр яг хажууд нь өмдөө тайлж яхад бол бүр аимшигтай болдог шүү дээ. Тэр ч юм за би одоо яг суултар дээр суулаад байгаа мэдрэмж авчдаг болохоор яарад байдаг аахгүй юу? Тэгэл гэл Гэхдээ яг угаасаа ямар нэг эрдэмт ингэж тал. тэгэл Хамгийн аз жаргалтай. Тий, аз жаргалтай үе гоц тий яг төвчж чагаад 0 ороод бизнесхийг хэлдэг юм бэл. Хамгийн аз жаргалтай. Хамгийн хин гэсэн үе. Аяа. Төвчж чагаад яг бизнесхийг хэлдэг юм бэл. Тэр үеийг л хамгийн аз жаргалтай гэдэг гэж байгаа байхгүй. Тиймэрхүү яриа сонсчихсон. Тэгтээ тэр өмнө ч юм. Тэгтээ ер нь үнэн бах бодлоо юм даа. Тийм тэр бас бөө аз жаргал өгдөг тий. Тийм шүү дээ. Тэгээ нохоо ерөөс унтдаггүй та нар анзаардаг. Үгүй хурхаар унтаал идэв шүү. Манай нохоо амар тэнэг унтдаг. Ингээл унтж штэ. За босидоо гэлтэнгүүд нэг эргэ харангууд басаас утсан байдаг. Ерөөс унтдаг. Хитнаас Тэгээд шүн амар санаа хаалгаар араас. Тэгэл жонтаад гэтэнгүүд ингээд насаа нэг харна. Би Нохоо. ямар амар юм бэ? Арай өөр төлөөр амар юм шүү. Ер нь нохоо яг юу юм. Хой. Манай нохоос тэгдэж штэ. Манай нохоос наваа ингээл 0 авч явах орох гол явгот л шууд босоод байж юм. Тэгээд ингээл амар санаа хаалган дээр утсуугаал. Тэгвэл тэр чинь нөө сэргийх байдлаас нь сэргийх байдлаас онцлог. Тэг өдөр чинь Сэрэмжтэй амар тэнэг. Тэгэл би бодглаа. та зүгээр байж та зүгээр Нохоо юм даалгаж утдаг. За та зүгээр өдөрт юу ч хийхгүй заяа. Бие хөдлөж авахгүй заяа. Зүгээр л ингээ хүссэн газар руу тэр хөнгөн биеийг дөрүүлөөр зөөж байгаа штэ. Тэгээ ямар ч тийм их ядарсан барьсан юм байхгүй л гэж бодод та шүн ингээл унтж байгаа бүтэл сэрүүл үстэй. Тийм л дээ. Тийм, бид нар болохоор ариу үүрштэй. Нохоо нар юм штэ. Өглөөнөөс орой хүртэл Тэгвэл хөөе нохоо чи нөгөө нэг сүнс хүмүүс хат танаа гэр сүнс үснэ. Одоо манай өөрөө би яг өөрөө сүнстэй байл та мэдээд ийсэн маа. Тийм л танаас тэгэл зүгээр жаал үүд мөдрө хараад Амар тэнэг. өөр чи харж идэггүй шүү. Миний компьютер Тэс ширнэ. тэр хаяа гин мацаад байдаг шүү дээ шүн. Ямар нэг Манай асуудал нохоо болоод ирж байгаа. Тэрнээс би зөндөө л нохоо гүлэг нохоо багасаа тийжсэн. Нохоо хийсэн шүү дээ. шин додоо юм уу доо. Унтаж байгаа жоохоо охин битээ айлгаад байгаа ч үе. Унтаад байж л үгүй нохоо. Тайвал унтдаг байхгүй. Унтахгүй байх гэж бас Одоо наа чинь бол ийм л тохиолдол байхгүй. Тэр нохоотойгоо өдөржингөө цуг байдгүй. Өдөр нөгөө нохоо нойроо авчдаг, шөнө нөгөө нохоо сэрүүн байдаг. Иймэрхүү тохиолдол бас байгаад байгаа. За би Юу нохороо явж байна. Тэгээд байвал заа юу. Та нараас ахиад нэг юм асууч. Унтах гад шүү. Харин тийм би бүр унтаас ирлээ юу нохоо вэ? Йоо. Онтолта. Яг унтахгүй ингэж Үгүй таанад чихэндээ нохоо. Гүгүү. Тэгвэл чи яг унтах гад байдаг гэсэн мөртлөө ингэ бидний яриг сонсох гэдэг юм уу? Хажуудаа тавьсан байсан унтчихжээ ярьжсэн чинь. Тэгсэн чинь буцаас ирлээ нохоо гэ. Манай нохог яг хүн нэг гэр гуй заамсаггүй тавьчих надаас. Яа. юу ийм л би болохоор надад бас ингэж бодоод байхгүй юу гэшээс зүгээр наад нохоо ч зүгээр өдөржингөө угаасаа баг унтаал яваад байдаг шүү дээ. Энд очиод гэвтэл унтаал. Энд очиод унтаал. Жохоо яагаад тэгээд хүн гэсэн маа. Тэнгуудаа ануу наад чинь сүнс мүсөл биш байх. Ягаад гэхээр нохоо чинь амар сайн үнэрлэн. Бас амар сайн сонсдог үстэй. Тэгээд нэг жоохон доод нэг давхарт бодис нэг хаагтахад л хуцдаг шүү дээ манай нохоо. Би ингээд 3 дахь амьддаг. Окей нохоо юм мэдэрдэг юм аа. Эмтэй юм мэдэрдэг. Хамгийн зураг мэдэрдэг гэсэн чинь газар хөдлөл болоод юм сая хамгийн дөрөв загас мэдэрдэг гэ. Тэгээд дараа нохоо мэдэрдэг гэдэг тийм л.
Муур бүр ордог ч биш. мэдэрдэг шүү дээ. Ой яагаад энэ одоо болоо чи. Зүгээр таанад нэг юм хэлчихэж байгаа. Ялаа бол бүр амар мэдэрдэн шүү. Тэгээ шүү. Танаа гэр ялаг бол сэвдэн шүү. Тэгж Гэхдээ муур яг тийм муу энергитэй газар ордгоо гэсэн мэт тогтдоггүй гэсэн. Яаж хийж яагаад үхээд ч болтгоо гардаг гэсэн тийм. Гэтэ тэжигт хамгийн игдүүтэй амт муу. Өш нэрэ муурыг яагаад 9 амтай амтан гэж нэрлэдэг юм бол? Үгүй нэг 9 амт юм шиг нэг домог. Хоёр давхраа яадаг ч хүш муур. Тэр чинь нөгөө би Үхээлсгээс. Манай нэг муур цонхон дээр яжгаад ялаараа өсрээд хоёр давхраас доошоо унаад яагаад ч хүш. Бэлгээ. баланс юм шиг үлээ. Тэр чинь муур шүү дээ. Яаж чадсан дөрөв үл дээр бод шүү. Муур чинь баг 5 метр газар. Үгүй биеийн балансыг зөв тохируулд юм шиг үлээ. Цонхон дээр өсрээд доошоо унаад яг хөлөөрөө буучсан. Яг хөл ер нь яаж унгаас яг хөлөөр бууж байгаа ч тийм. Ер Баран нисчтэй биш. Тэгэхээр ер нь амар тийм нэг айлаас нохоо бохтой заавал нэг хүн гууж байгаа юм шиг. Би дээр гэртээдсэн чинь амар бадаг барьж орж ир. Би бүр шок. Ясаагаа гэлсэж нохоогоо гөөж гээд. Өө яг хав тэр чинь амар юу л хүн бэ соёлтой л хүн байна. Зарим хүмүүс чинь хогчин амтан биш Хайрладаг дээдэлдэг байж болно шүү. Тэгэл заазг гээл авсан чинь тэгэл юунаас хөөгүй манай нохог чирээ гаравчих. Өөр харахаар өрөвдөд тэр үед. зүгээр нохоогоо юу. Ингээд өгөхгүйсэн бол уус амар аастай нохоо тэгээд нэг өдөр хүн байцууллаа. За юу яцгаана. Хонос өөрөө. За энд одоо хэдэн охин байна? Шүү за төгсгөө. За байгаа зөвлөө болсон байх шүү. Одоо болоо. Дуус. Ичиг. Ебөө. Та нар тэгвэл би гой сүнсний тухай ярьчих уу? За тэгээ. Бая. Дараа нь би Бэж. Ерөн сүнс жинтэй жиний нэг химцэн гэдэг тэр мэдээлэл та нар итгэдэг үү? Мэдгүй хөш тэрийг боддог юм. Зүгээр 7 Гүгүй юм бид шүү дээ. Нөгөө мууяр 666 гэдэг шүү дээ. За. Сүнс ерөнхийдөө 66 грамм шинтэй байхгүй. Тэгээд юм хэлээд 6-аг нэмээ. Үгүй шүү дээ. Агаар өчтэй. 6 нь хөөе. 66 666 гэдэг шүү дээ. 6 нь юу юм? Өргөн. Өргөн нь 66. Тэгээд 6 км биш ээ. 6 цаг. Тэр нэг сүнс жинтэй жимбөөг нь яаж мэддэг вэ? Нэг хүн өгсний дараа хідэн ам байхгүй болцтой гэдэг юм л. Тэгэхээр заавал нэг сүнс жинтэй гэдэм юм. Тэгээд ажиллагаагүй болсон болчихны ч ингээ. Тэр бас хасдаг аахгүй юу? Хасаад яаж байсан хідэн грамм дутдаг гэсэн. Тэгвэл биш дээ. Би та нараас нэг асуу. Дэлхий яагаад тийм бөөр хийж биш хавтгаач биш гурвалж юм. Дөрвөлж юм. Үгүй дэлхий дөрвөлжсэн. Таны мэдгүй шүү. За байж. Бөөр хийж байгаа хүн хий. Би та нар тэнийг юм уу? За яагаад дэлхий бөөр хий? Яагаад гэж асуухгүй зүгээр хавтгаа гэж юм бод. Хавтгаа гэж би байна. Ана за окей. Дөрвөлжин гэж юм бодож байгаа. Надтай нэг хүн байгаа угаасаа F2 төрөл гэж бодож байгаа. Угаасаа би дөрвөлжин гэж. Угаасаа дөрвөлжин гэдгийг наад чинь биш дээ хими аргаар наад чинь бодоо гаргацсан за F2. Би болохоор наад чинь биологийн аргаар бодоо гаргацсан. Дөрвөлжин. Хөөе. Та нарын аль наад зүгээр бүр үгүй наад яст мэлхийний нуруунд дээр бэдий. Нохоо уцтай юм шиг Жона сонсож. байж чадсан чимээ үгүй чи санаар чимээ. Жона хэлтэй. Дөрвөлжин юм хавтгаа юм уу бөөрөх юм уу? Үгүй. Яст мэлхийний нуруунд дээр бэдий юм аа. Яст мэлхийний нуруунд дээр бэдий. Яагаад за байж би та нарт яагаад гэдгийг тайлбарлаж өгөх үү? Энэ их амархан. За жишээлбэл дүүлжин гэсэн юм уу? Модон дээрээс унсан чинь мэлхийний нөгөө талд нь гараад ирсэн үү? Юу? Чи модон дээрээс унсан нөгөө байж ичгүй чи ямар жижигхэн сэтгэдэг Юу яа. Одоо би хэлээд өгөөч. Хүн болов. За FI тайлбарлчих. Адилхан болох хэрэгтэй. За дэлхий дөрвөлжин зөв. FI газ тайлбарлчих гэхгүй. Олон юм яриад ах юм. Дэлхий дөрвөлжин мал Ямар токсик channel. Маш. Бөөрөх нь штэ.
Яагаад За, буурах вэ? За би яг би ганцхан юм л чи залуусаа жоохон. Байж сая хэн зургийг харчих гэсэн бэ? Харлаа шүү бөөрхий. Харин Дэлхийн зураг байхгүй шүү. Ариг зураг байдаг юм байл шүү. Бэж юу болдог юм бэ? Дэлхий ямар хэлбэртэй юм бэ? Тийм үү. Дээшийг ниссэнгүүт л угаасаа бүрэн хэлээд харагддаг. Тэгээ дэлхий ямар хэлбэртэй? Зүүн. Ойлгомжтой шүү. Яагаад зөв? Тэрнийг баталсан одоо зүйл нь байгаа мó? Зөвхөн бодож байгаа. Математикийн шинжилгээ ухаан. Яа. Нэг юм хоёр давхар юм байсан байдаг аахгүй юу? За. Йоо. Дээрээсээ эхлээд явъя. Дээрээсээ эхлээд явъя. Нэг яриа юу Үгүй тэхгүй зүгээр л чи зүгээр Доороос тэгэхээр болоод байна одоо. За доороос эхлэв. Доороогоос явахгүй. Сонсол тоо гоё Гоё шүү дээ сонсъё. Дээрээсээ эхлэв. Бүх юм хотлаа. За сарыг хулгайлсан. Ярээрээ. За бэж би ганцхан юм хэлчихэ. Тэгээ та нар ярьж би дахиж ярихгүй. гоё. Дэлхий биш үү те? Дэлхий бөөрөхий биш. Хавтгаач биш. За юм. Дөрүүлж. Яагаад тэгэхээр шүү дээ. Надад зураг нь байгаа. Надад тийм баталсан юмнууд нь бүгд байгаа. За. Тэгвэл надад Байж л да яриаг дуустал сонсч тийхгүй гууж ий. байж л надтай та нар дараа нь хувааж яагаад гэвэл шүү дээ. Африк тип биш та те. Дээр нүдгийн. Юу Аз тип биш та те. Баруун талд нүдгийн заяа. Тэгээд юу Европ тип болохоор нааталт нүдгийн. Тэгээд Саут Америк болохоор нөгөө талд нь тэгээ ингээд тэвүүч чи энд ингээд дөрвөлжингийн талд нь байдаг байхгүй юу? Дөрвөлжингээс пирамид дөрвөлж юм уу? Зүгээр дөрвөлж юм уу? Квадрат. За. 6 талд дөрвөлж юм биш тийм үү? Тийм бокс л гэсэн үг шүү дээ. Ер нь. Бид нэр яга ундгаа ингээд авах. Үгүй унахгүй шүү дээ. За байцаараа унахгүй тогтоо юу онлайн F5 гарсан байт юм аа. Яа гардгүй тэнгүүд дэлхий чинь дөрвөлжин. Тэгээд тэнгүүд ингээд дэлхий торж ирээд нь шүү дээ. Дэлхий торж ирэнгүүт ингээд дэлхий иргэдэн тэр үед ингээд харахгүй болонгууд дэлхий мэдээж доош харах нь ойлгомжтой тийм үү? Яг бид нар амьдарч байгаас. Тэгээд тэнгүүд та энэ гаццсан уу? Тэгээд тэнгүүд биш үү те? Та нарын орчин бол гурвалжин байдаг үстэй. Байна. Юу ярьчих вэ? Өөр онол дэвшүүлэх юм. Тэр онлоо батлах арга байна. Зүгээр байж л да дуусаагүй шүү дээ. За. Дуусаагүй шүү дээ. Наад ямар гоё юм биш дээ. За, өөр онол дэвшүүлээд. За тэгвэл байж. За тэгвэл би дөрвөлжингийн онол дуусаагүй байгаа шүү дээ. Дууссан юм уу? Дуусаагүй. Хайрлагад ярил л та. Хүлээгэж. За би хэлж өгье манайхаа. За. Их шиглэн дөрвөлжин манай дөрвөлжингийн тал муу мэт их шиглэн. Дөрвөлжин биш дээ. Нөгөө за дөрвөлжин дууссан юм уу? Дууссан бол дараагийнхаа ярий. Үгүй дөрвөлжин дуусаагүй байна гэдэг нь. Хайр. Хөөе байж. Гойжи манайхаа хичээл дээр чинь заадгүй мэ. За их шиглэн ярь та тэгвэл. Сэтгэл зэн зугаар санагдав гэхгүй. За их шиглэн. За боломжтой бол заяа. Та нар цай сонсч бай. За. Ашилтаа. За зүгээр гяс хэлээ. Ярих юм уу ярихгүй юм уу чи? Дэлхий бол гоё хэлбэртэй. Мэдээ уншаад штэ наадах чинь. За. Тэг би сая олоод тарчлаа. Гоё хэлбэртэй гэж. За. Гоё хэлбэр нь ямар хэлбэр юм? Ямар хэлбэр юм? Гоё хэлбэртэй гинэ. Яа энэ хин хэлээд байна. Ичиг үү? Тэгээд тэгэнгүүт угаасаа ойлгомжтой дэлхий дөрвөлжин. Энэ угаасаа квадрат. За би тэгвэл өөрийнхөө онлыг дэвшүүлээ тэрнийг батлаад өгөх таанаар. За шилбиг сонсоо. Шилби түрүүний сонш ярихгүй хэлээ шүү дээ. Оно. Би түүсээ худлаа ирсэн дөрвөлжин мөрөлжин швс. Чиний хувьд бол дэлхийг бол зүрх хэлбэртэй шүү хардаа. Би чам зургийг. Ичиг зүгээр ич миний хөгшөө байл. Өглөө багцсан. Одоо дуусаа. Одоо ингээд яг бид нэр ингэж явсараа байгаа заяа. Ирээдүйд одоо ингээд хүн мөнх амьдрдаг болох гээд байгаа шүү дээ нөгөө мемориг ингээд шилжүүлж суулгах. Чам юу зүрх хэлбэртэй шүү ихшгэ. Ихшгэлээ. Хүй guys байж та би хүмүүс яриулаа. За тэгээд ингээд дэлхий дээр ингээд хүний нас баралт багасаа төрөлт нь ихсээд эхлэнгүүд дэлхий ингээд юу яан заяа. За даацсан хитрэн заяа. За тэгээд даацсан хитэрсэн дэлхий яахын доошо ундын богоос тээ. Тэгнь угаасаа тодорхой шүү. Тэнгүүд тэр нөгөө хязгааргүй гэж одоо бидний үзээд байдаг нөгөө огторгуу байна шүү дээ. Тийм. Тийш ингээд бол зүгээр. За унжих явцад яа тий.
өөр нэг гаригтай мөргөлдөж таарнаа да тэр. Тэгээд Доошоо унах гэж яг хаашаа унах. Аль нэг тал руу, аль нэг тал руу ингээд явж байгаад өөр гаригтай мөргөлдөн заяа. Байж л да. Ярьж дуусаа. Болоо л доо ярьж штэ. Өөр гаригтай мөргөлдөөд тэр мөргөлдсөний ингээд хилтерхийнүүд ингээд нааш цааш тарна штэ. Тэгээд ингээд тараад өөрийнхөө яриг сонсон юм нэг юм би. За сонссон. Тараад яг ингээд тарааж явгангууд тэн дээр ч одоо хүний амьдарч исэн уул мөрний ингээд нөгөө эд эсүүд үлдсэн байгаа штэ тэр одоо чулуунууд дээр. За тийм. За тэр чулуунууд нь явсараа байгаад нэг өөр газар очингууд дахиад шинээр дэлхийг үүсдэг байхгүй юу? За тэгээд ингээд тэрэн дээр ч ахиад хүн амьд төрлөх дахиад ингээд сармагчин төрлөөс ахиж эхлээд ингээд яваад идэг заяа. А тэгэнгүүт бэж яагаад би яст мэлхиний нуруунд дээр байдаг гэдээ байгаа вэ гэхлээр штэ тий. Ингээд гадагшаага ингээд одон орон судалж байгаа хүмүүс гэл ингээд баахан зургнууд гаргаж ирэл идэв штэ ингээд амар хүчтэй камер. Тэнгүүд бүгд л харанхуй байдаг үстэй. Тий. Та нар далайн гүний зургнуудыг хараараа яг адилхан харанхуй байгаа заяа. За. Тэнгүүд бид нэр зүгээр л өөр мангар том гаргийн далай дотор байгаа яс мэлхиний нурууныхан тэр хавьд байдаг зүгээр нэг жижигхэн бөөрн хідээр л байдаг байхгүй. Окей. За байж энэ нуруунд За Бүгд зэрэг ярьсан. За өөр онлайн Тэгээд өөр нэг юм бас баг. Та нар ямар соёны соёлгүй хүмүүс вэ? Ой зүгээр та нар яг мал дээр байгаа мал шиг сонсогчод бүгдээрээ майлж ирсэн нэг зэрэг. Бага ингэ нэггээр Би наран дээр очсон хүний үед яриа заяа. Би наран дээр өвл шүн боожсэн. Бич багтай. Яахаа аргагүй. Бусад дэлхийгээс бусад гаргууд яахаа аргагүй юм өмөрцөг хэлбэртэй байдаг нүнэ. А тэгээд тэнгүүд ганцхан гариг шал өөр хэлбэртэй. Тэр дэлхий. Тэгэл дөрвөн. Ой тэгээд чи юу Яагаад судалгаа хэлбэртэй байж болоогүй юм гэв. энэ аноо юу араа? Аноо манай гэрээр би ч судалгаагаа харуулъя за. За ятгаад. За байж өөр онолтой юм байна уу? Хавтгаа гэж би хэлээд За штэ. хавтгаа онлын сонсъё. За хавтгаа онлно штэ. Гурвалжин за байж за гурвалжин дараа нь ярьж байгаа. Байж л энэ хавтгаа онлын. Чимод яах вэ би ямар За хавтгаа за. Далдунаа дараа. За хавтгаа онл нь болохоор бэ штэ. Энэ онлыг яагаад хүмүүс ингэж бодоод байгаа вэ гэхээр одоо дэлхийн нөгөө одоо ингээд бөмбөрцгийн зургийг авсан гэхээр NASA-аас авсан байгаа штэ. Тэгээд NASA-гийн хуцаад бай. Гэ за байж л за сонсчих. За хавтгааг сонсчих. За. Хөөе за би дараа нь За хавтгаа яриараа хавтгаа. Хавтгаа ярил та гооч Хаалгыг сонслоо шүү дээ. Одоо хавтгаа ярьчил та юу гооч. ярьсан ямар сони юм ярьсан бэ? Нэг юм өөр оллол яваа. Зүг олон талаас энэ чинь Яг юм ороо байсан. Сонирхолтой л Сонсмоо бодол гарч л та бодож тээ. аргагүй эсвэл эй хөгшчүүдээ найз хавтгаа ярий. За. За. Болоо штэ. NASA-гийнхан яагаад дэлхийн зургийг авсан байж оноо чамар. За байж чамар ганцхан бичээд тэрийг хэлээд уншаад. За юу солирох болоо дээ энэ одоо. Йоо та нарт ямар сони би. Үгүй амар тэнийг өөстө энэ сарыг болох төлөвлөгөө энэс л асуулт та. Яаж байгаа юм гэдэг нь? Зүгээр яг бодит тийм тоглоом маазар бол маазарч ир тэр NASA-масаг бити оролцуулж тэр яг хавтгаа үзэлтнүүдийн юм энд бити сурчлах гэдэг ойлгож байна уу? Тэгж болохгүй. Гого бэж оно чи яг өөрийнхөө үзэл бодлыг л ярих гэж байгаа үстэй. Тайм тийм NASA-маса бол хамаагүй шүү. За окей. Хөөе. За яриа. Хацрын зургийг ханаас авт юм бэ? За яриараа. Жи. Nice. Баку сайн уу? Та би тэгвэл гяст нэг маш тодруулчих төхөө. Би зүгээр маазраад байгаа юм. Үнэнгээсээ яриад байна. Огт байхгүй шүү дээ. Яагаад та нар ингэж бодоод байгаа юм? Яагаад NASA-г битээ оролцуул гээ үз. Тэгцгийг. За окей яри окей. Энэ ичиг бүр хувь чат матаар ингэж мичээ даваа. За яагаад хавтгаа юм бэ? За NASA-гаар Ерөөсөө энэ дээр ингээд алдганаад талчганаад байгаа юм огт байхгүй заа. Яг хөө энэ талаас нь ингээд хараад үзээ бөөнхий одоо та нар яриад байгаа зөндөө талаас нь харж үзсэн. Тэгээ яг хөө миний зүгээс л ийм байж магадгүй юм байна гэснээр л би хэлээд байна шүү дээ. Яагаад хавтгаа гэхээр энэ дэлхийн зургийг ингээд авсан зургнуудыг ингээд ойртуулад харангууд тэр донд нөгөө
эвлүүлэг орсон тавтагдсан зургнууд аягүй их байгаа гэдэг аахгүй. Тэгээд тавтагдсан зургнуудыг хасаад бүгдийг ингээд дидэлгээд харахаар дэлхий бол ингээд хавтгай юм аа. Тэгээ энэ үүнийг ингээд тойруулаад мөсөн ийм ханнууд байдгаа гэж хэлсэн байгаа шүү дээ. Зөвхөн би тэр онолтыг бодцоод за энэ жоох ойрхон юм да гэж бодсон. Тэгэхээс амар тэрийг энэ бол хавтгай хүүхдүүдээ энийг сонс толгоондоо чих гэсэн юм бол байхгүй заа. Байж. Тэгээ дээр нэмээд F байж. Дэлхий хавтгай авна. Ганцхан юм хэлээд тхий байж. Наад чинь биш үү? Ийм юм хэлээд. Наад чинь биш үү? Бид нар болохоор хавтгай дөрвөлжин ясны дэлхийн нуруу өдр чинь оно зүгээр л наа чинь тоглоом явагдаж байгаа байхгүй маазралт окей. Яагаад тэгэхээр тэр бөөрөнхий тэр чиний тэр яриад байгаа юм чинь зүгээр хараад лээсэн пайплас үүссэн тэр тэнэг пропагандад rabbit hole-д орсон хүмүүсийн үүсгэсэн тэнэг зүйлийг чи жинхэнэ юм шиг энд уурлаж яриад байгаа болохоор би хэлж штэ. Энэ болохоор гоо яагаад болохгүй юм бэ гэж зүгээр ингээд болчлоо штэ тайлбарыг сонсчлоо за. Харин би хэлж штэ. Яагаад тэгэхээр штэ. Энд чинь нэгдүгээр жоохон хүмүүс юм энэ талаар мэдэхгүй хүмүүс байгаа тийм үү. Тэнгууд чи буруу мэдээллийг буруу мэдээллийг одоо жишээлбэл тэр чиний над гаргаж байгаа мэдээлэл чи ямар сайентист гаргах вэ? Яагаад тэр альваа зургийг шүү дээ. Дэлхийн анх зургийг тэгэж авах чи яагаад тэгэж дэлгэж тавихаар бас мэдгүй. Байж тэр чин зураг болгоныг дэлхийг хэсгээр навч яагаад тэр сансарт тэгэж дээш нисэж тийм авах чадвар байгаагүй. Анхны дэлхийн бөмбөрцгийг болохоор шүү дээ. Зургуудыг талаас нь дэлхийн зургуудыг аваад олон зургуудыг нийлүүлээд бөөрийнхий маягаар иймэрхүү шүүл гэж үзүүлсэн болохоос биш тэр яг зураг биш гэдгийг хэлсэн байгаа шүү дээ. Тэр мэр мэдээллийг ингээд ярих юм бол угаасаа тэр NASA масагийн мэдээллийг ярих юм бол наач айгүй заваан айгүй тийм хүнд буруу ойлголт өгөхөөр тийм муухай топик болчдөг байхгүй юу. Саяны тохиолдолд болохоор бид нар зүгээр маазраад ясны дэлхийн нуруу дөрвөлжин гурвалжаан гэж ярьж байгаа учраас шууд яг нөгөө интернетэд хавтгай flat earthers-ийн тэнэг ярьдаг юмыг чи яриад ороод ирэхээр би энэ талаар юу ч мэдээлгүй жоох хүүхдээс мэдээлэл аваад тэрийг ойлгож болно гэж би анхааруулсан. Харин тий агаа. Бас байж болох юм. Хавтгай юм шиг. Гэхдээ ингээд дэлхийн ингээд за одоо яг бидний бүгдээрнийх нь хардгаар нэг юм бөөрхийн нэг одоо юу гэдэг вэ? Глоб гэдэг нэг юм гараад ирсэн шүү дээ. Бид нар бүгдээрээ тэрүүгээр дэлхийг төсөөлдөг тийм үү. Тэгэнгүүт тэрний яг тэг дундуур нь явсан нөгөө экваторын шугам гэж байдсан шүү дээ. Тэгэнгүүт доош нь буюу хой тал руу н ороод ирэнгүүт юу яадаг? Уус ингээд асхлаар баруун тишээ эргэж гоождөг зүүн тал руу дээш нь буюу ингээд нөгөө талд нь гараад ус асхлаар ингээд зүүн тишээ эргэж гоождөг яг гол нь асхлаар чигээрээ доошоо гоождөг гэд тэр бичлэгийг тэрнийг та нар үзчихсэн үү те? Тэгтэл яг тэр экваторын шугам хідэн улсыг дайрдаг. Тэр дайрсан ус болгон дээр яг тэр экваторын нөгөө дэлхийн яг тэг дундуур нь хувааж байгаа шугам биш үү? Тэр болгон дээр ингээд Индонезид гэхэд нэг юм дөрвөлжиндүү пирамид байдсан шүү дээ. Тэр баригдсан. Угандад бас нэг тиймэрхүү хуучин пирамидын төрөл байдаг. Колумбод байдаг гэдэг ингээд та нар тэрнийг харж ирсэн үү? За. Тэнгүүд тийм юм байд. Байд юм байлээ. Тэнгүүд яг энэ экваторын шугамын дагуу яагаад эднэрийг барьсан бэ гэдэг бас нэг сонио онол гарч ирдэг юм байна шүү дээ. Та нар тэрний талаар юу бодож үзсэн үү? За тайлбарлал өгөөч дээ. Сонсол та. Яг ярианы сэдвийг л өөрчилж байна л та. Нэгт өөрчилж байгаа, хоёрт нь ахиад яг энэ болохоор миний дүнгис саяхнаас л ингээ олж мэдээд би өөрөө энүүний талаар ингээ ганц нэг сони юм хараад байж байгаа байхгүй. Тийм болохоор яг баталгаатай ийм гэдэг мэдээлэл өгч чадахгүй юм байна л дээ. Тэгээ яг энэ дээр нэг хамгийн түрүүнд дэвшүүлж байгаа нэг бусад хүмүүсийн дэвшүүлж байгаа санаанууд нь болохоор тийм л юм. Харийнхан эрс пирамидыг ингээ санаачилж барьсан гэдэг. Тэнгүүтээ пирамид нь яг ямар үндэслэлтэй пирамид ингэж бариад байсан бэ гэхлэнгүүт нь түлш гарах зорилготой гэж яригддаг юм билээ. Одоо тийм өндөр хүчин чадалтай одоо хар гаргаар ингээд дамжиж нисэх боломжтой нэг тийм онгоцнууд нь шүү дээ. Одоо бидний хэлдгээр нисдэг тавгнууд. Тэднэрийг болохоор иймэрхүү пирамидуудаас гарч ирж байгаа энергиэр түлшийн нэг тийш хийж авдаг гэдэг тийм яг нэг шинэ онол гэх юм уу шинэ таамаг ярианууд бол нэлээх гарцсан л байлээ. Та нар сонирхоод үзээрэй. Сонирхолтой юм аа. Тэр нэг пирамид энд байдаг том пирамидуудыг яг яаж барьсан гэдэг нь айгүй сонирхол одоо хүртэл тайлбарлаж чаддгүй шүү дээ тий. Уусаа тэр асар том чуулгануудыг одоо тэр Мексикийн пирамид тэгээд юуны Египтийн пирамид тэрийг хүний гараар яг бүтсэн гэж ярьдаг боловч тэгээд тэр том чуулгануудыг тийм техник технологи өгч байгаа. Одоо үед айгүй хийхэд хэцүү зүйлийг тэр үед яаж хийсэн бэ гэж гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг гадны бас нэг нөлөө байсан байж магадгүй тий. Гэхдээ юу адаг вэ шүү дээ. Нэгдэл нь болохоор ерөөдөө дээр тэр Египтийн пирамидыг ерөөдөө Египт
Аюу тийм олон тийм угсаа баттай ч юм уу, батгүй ч юм уу угсаа амар олон кино байдаг. Олон дүрс зураг мэдээлэл эдэр ингээд баттай ч батгүй ч их сурвалжаас зөндөө олон мэдээлэл гарсан байдаг шүү дээ. Тэгээд тийж байгаа. За би энэ яриаг чинь өөр яриаг л оруулъя заа. Одоо 65 сая жилийн өмнө илүү 56 нөгөө дэлхийд солих болсон шүү дээ. Тэр үед динозаврууд байхгүй, динозаврууд төхөөгүй тэр үед солир буугаагүй байсан бол одоо дэлхийн амьдрал ямар хоох болтойг юу гэж бодсон. Хүн төрлөختөн гэж байхгүй Би чараа гайс би чараа та яг ямар сэдв ярилцгаа яагаад сэдв рүү ингээд дамжаад байгаа. Гэгүй яалт одоо ингээд саяын зүгээр гүгөө саяын одоо миний ярьсан пирамидын сэдвүүдээр одоо дэмжигдэхгүй цааш нь яригдахгүй болгоод ингээд дараагийн сэдв рүүгээ оруулж явчихж шээ. Энэ бол ер нь зөв байгаа үстэй тий. Мэдгүй юм гэж ерөнхийдөө өөрсдийнхөө мэддэг сэдвүүдийг нэг иймэрхүү юм байлээ гэж тал талын юмнуудаас ингээд сонирхож байгаа нэг тэгэл тэрнийгээ цааш нь судлаад явна үз. За. Сайн байна хөлтөдөө. Ер нь та нар одоо ингээд тэр солир буугаагүй бол дэлхийн ямар хоох гэж бодож байна. Чи гоё яваац гэж. За наа сэдвийг чи алгаслаа гэж. Зүгээр таамаг гэдэг шүү дээ. За бэлцээ бүр Египтийн Гиза пирамид гэж байна шүү дээ. За буцаад пирамидын дээр бас нэг сонирхолтой мэдээлэл орсон ярьж байгаа. Тэн дээр тэгсэн чинь Египтийн Гиза пирамидын хажуухан талд нь одоо цөмийн одоо Гиза пирамид баригдаж явах үйл явцын үед заяа юу яасан гэж байгаа байхгүй юу? Цөмийн бөмбөг дэлбэрсэн тийм уул мөрөг олцсон гэж. Тэгээд одоо түүхийн одоо ингээд тэр хавийн одоо ингээд бичрүүд байгаа шүү дээ. Тэр хавийн хүмүүс одоо амд амцсан яриа марианууд. Тэднэрийн сонсонгууд одоо яг тэр хавьд нь ингээд төрсөн ч юм уу тэр хавь ингээд ерөөсө хүн сууршдаггүй байсан газар нутаг. Дээрээс нь ахиад тэр хавийн амьтад нь ингээд нөгөө эволюцийн хуульд айгүй хурдан ордог өөр хүн энэ хэнийх нь салхи вэ? Ритм. Ингээд өөр юунууд ингээд гардаг байсан гинэ. Одоо нийгэм одоо юу гэх стандарт бус төрөлтүүд амар их бий болсон гинэ тэр хавийг ой сав газрыг дагаад. Тэгээ тэрний ингээд судлаад үзэхлээр яалтчгүй тэр хэдэн мянган жилийн өмнө ч юм уу. Юу цөмийн дайн болоод цөмийн бөмбөг дэлбэрсэн байх магадлал айгүй өндөртэй гэж тэр газрыг бас үздэг юм билээ. Тэгэхээр тэрний талаар мангар олон юм юунууд үт юм билээ шүү дээ. Одоо нэвтрүүлэг судалгаанууд. Тэ наадтай холбоот бас нэг юм байгаа зүйлээ. Юм уу гариг ихсэн хонхын тоосон дээр амьд юу ярьцгаа даа. Шал өөр юм ярьцгааж байна. Одоо шал дэлээ. За одоо өөр юм яа. Одоо бүр амар цансар огтроо сая клап. Дан боллоо моллоо. За одоо бөөнөр гоё юм ярьцгаах уу? Юу лээ? Зөндөх хэрэгтэй юм ярьлаа. Одоо ч бүр толгой бүр хөөхстэй бүр задрахлаа шүү дээ. Тэр чинь солир буус юм уу бүслүү болж би бүр унтаад ирлээ шүү дээ. Солир боосно. Солир буус юм уу? Дагаад л явах юм. Агаад тэгэхээр амьдрал тэр өрнө тийм. Устж үгүй болоод амар юм бас. Тэгсэн чинь хөөш бид нэр солир буусан гэж бодоод яриагдаад түүхэнд хөвзээд байсан чинь тэр нь зүгээр л цөмийн дайн байсан бол яах вэ? За 65 сая жилийн өмнө мөчний үе болсон байх шүү дээ. Тэгээ. Бэч болно шүү дээ. Энэ юу дэлхийн одоо энэ амьдралын яг анхны амьдрал гэж байгаа шүү дээ. Тэр зүгээр солир буугаагүй дэлхий сүр тэр цөмийн дайм өнтөрч байгаа өндөрлөгтэй одоо аймтай авах боломжгүй л дээ. Хэдэн сая жилийн өмнө шүү дээ. Хэдэн сая жилийн өмнө чинь тэгээд солирчинч буугаагүй дайнчинч болоогүй бол аль ч ямар ч нэг үндслэлээр бол өндөрлөгтэй аймтай авах үндслэг болчихно л доо. Дайм бас ямар динозаврууд ингээд байхгүй болсон үндсэн дээр ерөнхийдөө сүүн тижээлтэн амтан ургамал чадчих зэрэг нь ургалж ихсний үндсэн дээр хүн төрлөخت гэдэг юм чи сармагцнаас үүссэн гэж яриад байгаа байхгүй юу? Яг энэ онол дээр бас динозавр үед бид нар тэгэл динозавртай тулцсаар байгаа л өнгөрнө шүү дээ. Тэр утгаар нь үдэд байх ч үгүй ч гэдэг тий. Хэрвээ динозавр одоо үед байсан бол чи ингэж гэртээ тайван суухгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Дээгүүр чи эдэн пистана гэж нисэлдэж яваал ингээл дундуур нь төвт авах гэж юм нурааж мураагаад биш дээ хэцүү шүү дээ. Айгуу газар доор амьдарч ич магадгүй динозавруудаас наа дэж орсон шүү дээ. Солир унсан юм уу? Мөслөг үе болсон юм уу? Хоёулаа болсон. Мэдгүй гэхдээ би бол ирээдүг тэгж хараад байгаа шүү дээ. Одоо ерөөсөө
бид нэр ирээдүйн ертөнцийн эхлэлийг тавьж байгаа хүмүүс л гэж хараад байна шүү дээ. Ерөөсөө л зүгээр гэр гэрээсээ ингээл яг одоо бид нар ээж ярилцж байгаа шиг ерөөсөө ирээдүйн нийгмийн харилцаа ийм болох байх гэж би үзээд байгаа. Та нар юу гэж боддог вэ? Дэлхий хөгжөд байгаа нь дэлхий дэндүү хөгжилтэй холбоотой л да. Дэлхий айгүй хурцтай хөгжлөө шүү дээ. Чинь хамгийн энгийн чи одоо тэгэл YouTube энэ Facebook, IG дээр одоо ингээл бодомжонд 2 хүү хэрэл хэлээ. Тэрийн бичлэгэнд аваад шууд тавина. Энэ хоёр хэрэлж ин хардаа балерины тэр бла бла. Гүй дэлхийн хичнээн хөгжсөн амьд харилцаа бол байнга байсаар л шүү дээ. Байх хувьд л байна. Гэхдээ яг хөө дэлхий Гамбаа юу гэж бодсон юм бэ? Яг манай философи бид нарыг амьд байх хугацаанд тэхгүй ч гэсэндээ ирээдүйд одоо тэгэнгүүтээ тэр хүмүүс яагаад virtual sex mix одоо бүр болио гэхэд наа зах тий одоо наа захын хэрэгцээтэй одоо тэр sex гэдэг амьд харилцаатай хийх ёстой зүйлийг чинь virtual болох гээд хүмүүс оролдоод байгаа. Хэрвээ тэр зүйл нь үнэхээр амжилттай болчих юм бол зүгээр л бид нар ийм гэрээсээ ч тийм юм уу зүгээр л нэг газар суужгаад ингээл нийгмийн харилцаанд ордог болох магадлал айгүй өндөртэй болчиход байна гэж үзээд байгаа л да. Ер нь тамхи үгүй яг нь тэгж болно л доо. Тэгэх юм бол за зүгээр хамгийн гол нь нийгмийн харилцаанд ингэж орох юм бол бидэрт одоо бидний гадуур хийж байгаа тийм нийгмийн харилцааг хийж байгаа ажил чинь хүч хэрэгтэй болно шүү дээ. Тэднийг чи AI бүхий роботуудаар хийлгэж болно шүү дээ. Одоо зүгээр чи яг бодлоо. Тийм роботуудаа олж ижил яг уу ингэдэг. Тэгэхээр ерөнхийдөө эн чинь бол нэг хэдэн 100 жилийн дараа чинь юм л та төгсөрсөн хөлбөр нь бол зүгээр одоо бид нар эхлэлийн тавьж байгаа бох гэж хэлээд байна л да. Одоо тэр мөртлөө үе гэж болсон. Тэгээ солир мөрсөн гэдэг байгаа шүү дээ. За. Одоо биднээсээ үед одоо нэг юм ер нь дэлхий апдейт хийх болоо ингээд. Апдейт хийгээл шүү дээ. Ковид гарч ирээ. Юм уу? Ковид гарч ирэл дэлхийн вершн 2.1 рүү орж байгаа шүү дээ. Ер нь бол гэдэг байгаа зүйлүүд чинь бол томоохон үйлдвэрүүд бол ихэнх нь робот болсон шүү дээ. Одоо жишээ нь Huawei компани үйлдвэр дээр очиж үзэж байхад 80% байна. Huawei компани үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүсийн 80% нь робот. Бүгд өөр ингэсэн тракторын замаар явдаг. Яа 20% л ажиллаж байдаг. Үгүй яг нөө ийм байхгүй. Одоо нийгмийн харилцаа байхгүй болохын чийсээ бас хаашаа. Иймэрхүү одоо шууд сошиал орч ертөнцөөр ингээд амжилттай харьцахын тулд мэдээж хэрэг ажилчин хүч хэрэгтэй болно. Ажилчин хүчнээ бүтээхийн тулд энгийн нэг роботууд нэг тик гэсэн кодор бол шууд ажиллах боломжгүй. Одоо за байж байгаа төрүүлж байгаа. AI Одоо чи зүгээр шууд удирддаг роботтой шууд одоо дахиад дамжуулах шаардлага бүхий одоо юу гэдэг чинь одоо зүгээр мэдээлэл дамжуулах химэл биетэл гэсэн үг л одоо чи тоглоом тоглож шүү дээ одоо PUBG ч юм уу юу гэдэг тий Тэн дээр чи өөрийнхөө шаагчийг удирдаад ямар нэг үйлдэл хийгээд яваад идэв шүү дээ тий Тэр чин бүр төгсрөнгүүтээ чи гадагшаа гарах шаардлагагүй болсон тохиолдолд чи гэртэл байна шүү дээ нийгмийн харилцаанд чи өөрөө орох шаардлагагүй тэр роботороо оролцоод чи тэр роботороо барилга барьдагсан чи юу гэдгсэн чи ажиллаа хийгээд авах боломжтой болчихно шүү дээ тийм ээ Манайха та нар нэг ингэж бодож үзсэн үү? Одоо ингээд биднес нэг Dota мото тоглол нэг хөрөмөрө хөгжүүлэл хийдэж шнэ. Тий. Биднесийг ингээд нэг тим юм ингээд хөгжүүлээд биднес ингээд тоглож ивэл яах вэ гэж бодож байсан үү? Хөгжүүлээ шээ. Тэгж гайма үргэж. Намайг л манай аав ээж хоёр баг 10 хэдэн жил надаар тоглосон шүү дээ. Шүүх. Тэрснээс ч хамаг юм зааж өгөөл зүгээр ингээл те. Тэгэхээр чи бид нар ч гэсэн тэр тоглоомд оролцож л шүү дээ. Та ингээд цаас мэдэхгүй одоо юу гэж хэлэх юм бэ? Үгүй яг ингээ хүн ингээ одоо үхэн гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ үхт нь яг нүднэр нь гайм овер гэж гарч ирвэл ямар мэдрэмж төрөх вэ? Мэдрэмж үхэж байгаа учраас явж ирлээ таах. Гэтэ энэ дээр тэгээд хөгжүүлж ивэл сонирх. Тэнд бол одоо яах ч ёстой. Дивэрс хүний хүсэл мэдрэмж хаана байгаа юм мэдэхгүй. Наад ч одоо юу тайлбарлах вэ? Чи хүссэн үедээ бас нэг сүүлд бас нэг ийм сонирхолтой онол гаргаж ирсэн хүмүүс байгаа даа шүү дээ. Үл итгэх шүү дээ. Тэгээд нэг хэсэг бүлэг хүмүүс яваад идэв шүү дээ. За юмд итгэдэггүй. Нөл лövрийн онол хэлөө. Юуны онол гэдэг нэг шинэ онол гаргаж ирээд яриад идэв. Тэд нар яасан бэ гэхээр дэлхийг хэдэн 100 мянган жилийн өмнөөс ингээд төлөвлөсөн заяа дэлхийн юг. За. Одоо юу гэмдээ ингээд ирээд тэг хувь заяа гэх юм уу те. За кодлцсон.
код програмчлагдсан. гүг ингээд тэд нэрийг ингээд биелүүлэхийн төлөө явдаг хүмүүс гэж байгаа байхгүй юу? Одоо төлөвлөгөөнийхөө дагуу одоо нэг 1000 жилийн төлөвлөгөөг гаргацсан заяа. Тэгэл одоо өөр хүүхдүүд ингээд яваад. Тэгэнгүүт одоо ингээд байж байгаа гинт ингээд гадаадын Монголын байна ингээд бүх хүмүүс өмнө нь ерөөс 10 жилийн өмнө хинч дэлхийг хавтгая гэж ярьдгүй байсан шүү дээ. Тий. Тэгтэл сая яг сүүлийн 5 жилийн дотор л дэлхийг хавтгая гэдэг онол итгэдэг хүмүүс амар их гарч ирэнгүүтээ тэрний өмнө нөгөө юм харийнхан гэдэг зүйл ерөөсөө л амар сонирхолтой байдаг байсныг харийнхны хаянгуудаа дэлхийг хавтгая гэдэг зүйл дээр яриулж байгаа. Тэгэнгүүт бид нөгөө харийнхан байдаг байна байхгүй байна хамаагүй эхлээд дэлхийг хавтгая хэсгээ шийдийгээд нэг тим юм руу орчиж штэ хүн төрлөختөн. Тэгэнгүүт нөгөө харийнхнаа авчихтагаа ч юм уу яадаг чинь тий. Иймэрхүү ингээд нөгөө тэр хүмүүсийн бодлогонд л амьдрдаг хүмүүс юм шиг санагдаад байдаг гэж ярьдаг хүмүүс байж тэгвэл би яг нэг хэлэм хэлээ заяа. Одоо энэ их бодлын нэг үзэл санаа энэ их юунууд шинэж ганц зүйл сургаж байгаа гэдэг л дээ. Хэлэхөө. Та зүгээр идэж ууж хэрглэж байгаа зүйлээс ч болоод. Зүгээр тэгэл бодсон зүйл. Яаж? Тэр олон жил. Тэр зүгээр одоо юу гэж Марко Поло Моло тэр одоо аялагч нээгч одоо шинэ 90 зууны үеийн хүмүүс тэд бүхэлдээ амьдралаа зориулаад бидэрт маш их эрдэм мэдлэг үлдээл л шүү дээ. Бүхэлдээ амьдралаа зүгээр өөрхөн тэр хараалт одоо 70 80 жил амьдрдаг ч юм уу тий. Тэр бүх эрдэм шинжилгээний ажил зориулаад. Тэ манайхаа яага итгэхгүй. Манай одоо энэ ярьж байгаа зүйл яг гол мөн чанарыг олохоор зөвлөж шүү дээ. Хамгийн ихдээ definition гэж зүйл юу байдаг вэ? Тэрийг ойлгох тий. Үгүй одоо зүгээр сүүлийн хүмүүсийн хүмүүсийн байж. За яаж вэ? Сүүлийн хүмүүсийн зүгээр идэж ууж байгаа юм юмнаас шалтгаалж үний тарих үүсэхгүй тэр хоёрын орнд тэр нэг гүлгэр гэдэг гүлгэр болоод байна гэдэг чинь л болоод шүү дээ. Өөрөө хөгжүүлэх гэж бодох. Харин эсэргээр юм биш үү? Хүний тарих хөгжингүүтээ заяа төсөөлөн бодох чадвар ихссэн заяа. Тэнгүүтээ юмд итгэх итгэл нь багасаад эднэр худлаа яриад байвал яах вэ гэдэг зүйл рүү илүү их ороод байгаа юм биш үү? Тэр тархинд зогссон бол тэр үед заадаг байсан 10 жил одоо заадаг те дэлхий бөөрнхий гэдэг те итгэн хүмүүсийн хэлсэн үг те тэр алдартай хүмүүс эрдэмт судлаач гэдэг тэр эрдэмтэн бол амар тарихтай амар хүмүүс тэдний үгэнд л итгэх ёстой. Тэд нар ямар нэгэн байдлаар энэ нэг баталсан учраас гэж бодох. Тэгтэл тэд нар адилхан хүмүүс учраас тэд нар алдах боломжтой. Тэдний хэлсэн үг болгон 100% үнэн биш гэдэг бодолтой болох хоёр чинь аль нь одоо юу нэг тэр одоо сэтгэн бодох чадвар нь өндөр байна. Чиний хэлж байгаагаар болохоор ингэж бодсныхан дахиад нэг юм асуучих. Яагаад тэгвэл 7 тэрбум хүнд тэгж хуурах шаардлагатай юм бэ? Яагаад тийм бэ? Яагаад тийм бэ? Зүгээр яагаад тийм бэ болохоор 7 тэрбум хүнийг хуурах шаардлагатай гэж үзэж болох нь шүү дээ. Гэтэл яг тэгвэл юуны тул зүгээр сансарт нисээд энэ дэлхийн зургийг зураад байгаа юм бэ? Сансарт нислээ гэдэг байгаа шүү дээ. Сансарт нисээд саран дээр л хамгийн хоол явсан саран дээр буусан гэж байгаа шүү дээ. За. Тэр нь үнэн худал. Харин үнэн худал нь бас мэдэгддэггүй шүү дээ. Яагаад вэ гэхээр заяа үнэн гих магадлал айгүй бага. Өнөөдөр би одоо энэ скрин шеэр хийгээд одоо юм гарган заяа. Тэнгүүд фака чи хэдэн минутын хэдэн секундын дараа минийхийг үсэх үү. Тэгтэл саран дээрээс дэлхий рүү дамжуулахад минутын алдагдaltaгүй үтсэн гэдэг байгаа байхгүй юу? Тэр үед интернет одоогийн шиг ийм хурдтай байгаагүй. Наандаж. Минутын алдагдaltaй үтсэн гэдэг байгаагүй. Тэг минут сансарт нисэх хүн байхгүй яах вэ? Тийм байхгүй. За тэгэнгүүтээ заяа сансраас наашаа тэгвэл мэдээл илүү хурдан дамждаг гэсэн үг үү дэлхий рүү? Гү. Хоёрт нь байж. Хоёрт нь. Би эхлээд энэ юмнуудыг нэг мөсөн базаад хэлээд. Хоёрт нь за тэр Neil Armstrong юу яасан байна юун дээр бууцсан гэдэг байгаа шүү дээ. Саран дээр буугаад алхаад ирсэн хүн шүү дээ. За тэн дээр авахуулсан зургнуудын ингээд мэрэгжлийн одоо чиний хэлээр эрдэмтэн судлаач нар хараад үгээд за энэ бол 100% саран дээр гэж хэлэхэд хэцүү байна гэдэг өгнөлтөнд хүрсэн хүмүүс байна. Эрдэмтэн судлаачд чинь. За тэгэнгүүтээ саран дээрээс ирсэн тэр одоо сансар дээр өмсөж байгаа өмсгөл биш үү? Тэр нь одоо ингээд NASA дээр чинь ингээд хадгалагддаг гэж байгаа. Тэгтэл тэн дээр ямар ч тийм тоос, уул мөр юу ч үлддэггүй байхгүй гэж байгаа байхгүй. За болоо. За чинийхэр саран дээр угаасаа хөрсөн хүрээгүй угаасаа бүх дүүл гаргадаг.
Тийм бүх дэлхийд тэр аяар. Яа хөө саран дээр Америкчуудыг төрүүлж хүрсэн үү үгүй юу гэж маргаад байгаа байхгүй наадхан тэр чинь. За тэгвэл дараа нь сансрын төлөвтэй юм байсан. Наа чи угаасаа сансрын төлөвтэй юм байсан. Орос Америк хоёрын сансрын төлөвтэй юм байсан. Тэр бол одоо хамаарсан. За тэгвэл одоо хүрэх боломжтой. За одоо хүрэх боломжтой. За болдё. За одоо хүрэх боломжгүй болчих яа. Тэгвэл одоо хиймэл дагуул гэж байгаа өстэй. Одоо хүртэл хүрэх боломжгүй. За тэгвэл хүн төрлөختөө ямар сансар руу гарсан. Тэр бол зөв баталгаад байна. Хиймэл дагуул дэлхийд тойроод маш олон хиймэл дагуул ирэх гэж байна. За тэгэхээр хүн төрлөختөө сансар руу гарч чадсан. Гүг. Сансар руу гарсан. За бид нэр сансар руу гарсан гэж яриад байтал тэр чинь зүгээр л дэлхийн тойрог зам буюу те дэлхийг яг ингээ хүрээлсэн байгаа тэрнээсээ гараагүй их нотлогоо бас байхгүй гоостай гарцсан гэх нотлогоо. За тэгвэл бүр сансар руу гараагүй заа. Пэж. За тэгвэл сансар руу бүр гараагүй. За тэгвэл NASA ч юм уу SpaceX Center ягаад Путингийн зохицолтоор байгуулсан юм бэ? Хэдэн трибом төгрөг тэр хаяад. Харин за тэгвэл би за байж. NASA чи бүр эхлээд асууя за апака. За. Тэгвэл сансар гэдэг үзэл суртал хизээ гарч ирсэн. Яагаад хүн төрлөختөнд гарч ирсэн? Бас идэж ууж байгаа юмнаас нь шалтгаалаад гарч ирсэн юм шиг байгаа юм байна. За тийм үү. За сансар гэдэг нэг ойлголт гараад ирсэн заяа. Сансар окторгуу гэдэг нэг ойлголт гараад ирсэн. За тэгвэл тэрний ингээд судалж байгаа хүмүүс. За маш урт хугацааны турш тэр зүйлийг ингээд судлаад яваад байлаа. Явсараа байгаад эцэст нь за сансар руу гарья, пойжиг хөргөж болох юм байна. Маш өндөр хүчин чадалтай тэрэлтэй юм гаргах юм бол сансар гарах боломжтой юм байна. Орж 20 дэлгүүрсэн тэгээд 5 дэлгүүрсэн. Дахиад 5 дэлгүүр. Одоо ингэ сансар руу гарч байгаа энэ фэйсбүүк зүгээр энэ видео тоглоомоос гарч байгаа юм шиг яг уу. Сансарт бас өөр хүнс байж болох юм те. Сансар видео тоглоом байж байгаа. Тэгээд нөгөө өөр хол хүнс хайхын төлөө эрсэлхийг олохын төлөө тэгж явж мөвчсэн юм байхсан юм лөө. Сансрын хол хүнсийг идвэл бас арай өөрөөр сэтгэж болох юм те. Бас болох юм те. Сая ийшээ жоохон юм яриад жоохон сатарчлаа. Сая тэр Путингийн зохицлоор байгуулаагүй гэд юу ярьсан бэ шийдэл. Харин цаашаа ярьчихлаарч би яагаад зогсооцсон. За үргэлжлүүлж би зөвхөн сонсё л тоо. Гоё юм биш. Путингийн зохицлоос байхгүй. Тэгээд хардаа ингээ харийнхан ингээд яваад ингээд ирээд ингээд ингэсэн байгаа штэ ингээд дэлхийд дээр аль дээр ирээд ингээд явцсан ингээд тийм гарсан байгаа штэ. Эцэн чи ингээд хүн төрлөختөн ингээд сансраасаа гарах гэж нэг ингэж одоо баг сансраасаа гарсан ч үн ч юм уу удлаа ч юм уу гэдэг юм яриад байгаа штэ тий. Тэгээд биднес яг одоо яг биднес ч баг үзэхгүй байх л та. Хэдэн онд яах юм бэ? Яхаа гэж. 21 онд дээрээс хангаж. Ингэж гаригаар ингэж тинж явдаг тийм харь гаргийн хүмүүс болох юм бэ? Биднес 1000 жил 2000 жил. Адаатан гэдэг. За зүгээр хар ухаанаар ингэ бодчих. Өөр нарны аймаг байгаа өстэй тий. Үгүй зүгээр хар ухаанаар ингэ бодчих заяа. Хар ухаанаар ингэ л бодчих. За одоо өштэй заяа дэлхийн он тоол эхлээд нийтийн тооллын өмнөх 2000 гэд тоолоод одоо 2000 гэхээр нийтэд 4000 жил болж байна уу? 5-6000 болж байна уу? За зүгээр дэлхийн зүгээр нэг 100000 жил ингэ хүн амьдарсан байгаа заяа хүн үсээд. За. Үгүй заавал тэр батлагчаа онл эрэг байна. Зүгээр 100000 жилээр авчлаа. Ярина. За тэгээ бас нүүн хүн үсэлтэй бас 3 онл өгдөн штэ. Бурхнаас үүссэн хариг эргээс үүсэн гэж бодоод байдаг штэ. Бурхнаас үүссэн хариг эргээс үүссэн сармагчнаас үүссэн гэ 3 онл өгдөн штэ. За энэхээ 2 онлыг зүгээр төр зур хаяад хариг эргэн хүнээс үүссэн заяа. За 100000 жилийн өмнө хариг эргэн. Наадханаас ганцхан л онлыг хасна. Хасах онл байхгүй штэ. За зүгээр төр зур хасчих штэ. Ямар ч хасах онл байхгүй. Яасан бэ гэхлээр вэ штэ. Ингэсэн боохгүй юу? Хар гаргаас хүмүүс ирээд сармагчтай удаа сармагчны үр дүн хүнд байхгүй юу да. Тэнгүүдээ хүмүүс эрэнгүүдээ хар гаргийнхныгаа бурхан гэж шүтээ шаацаа байхгүй юу гэж. Үгүй байж л та. Би зүгээр хар гаргийн хүнд хар гаргийнхнаас хэдэн жилийн хоцрогдолтой байх магадaltaй гэдгийг тооцол гаргаж ирэх чинь харахгүй. За 100000 гаруй жил ерөөдөө одоо мэдэгдэж байгаагаар бол нэг 100000 гаруй жил байгаа шүү дээ. За байж л та. Мэдэгдэж байгаагаар бол нэг 100000 жил байгаа шүү дээ. За.
мэдэгдэж байгаагаар гэж байна. Яах гэдэг юм бэ? За. За тэгээд ийм байгаа. Пака би чамтай санал нэгддэж штэ. Чи хариулт өгсөн гэж боддог хүнийг. үгүй байж л одоо ямар зөний сонсчоо даад хариултаа. Бэж. Ярих ч юм яг марчлаа. Тэг хэлээд хэ. За. Оо fuck за яар. За ярээрээ. За одоо зүгээр мэдэгдэж байгаа 100000 жил. За тийм мэдэгдэж байгаа 100000 жил. За. За харь гарийнхаа үүсгэсэн гэж тооцъё заяа. Хоёрт. За тэгэх юм бол харь гарихаас 100000 жилийн хөгжлийн наана юу хоцрогдолтой байна гэж тооцчихлаа. Үгүй ансар. Дор хаяж 100000. Дор хаяж 100000. Миний ч одоо асуух гэдэг нэг юм байгаа байхгүй. Одоо ингээд миний дут ингээд мэтгэлцээд ингээд байж штэ. Энд ч одоо өөр нэг нарны гариг нарны аймаг дээр заяа. Мани чи ингээд Discord ингээд нээсэн ингээд хэрэлдээ сууж байгаа хэрэгтэй тийм. Байж болохгүй. Нийтэн зүүн тэрбум оттон чинь. Гэхдээ наадвал чи од биш бүгдээрээ өөр яст мэл хийн үү гэж. Хитүүлээ ингээд амар Монгол цус мас ярил ингээд амар том юм яриад байжсэн чи ингээд биднес ингээд нэг тийм амтны юм шулуун гидсэн гэж үл явах юм огторгон амтны ингээд ийм шулуун гидсэн зүгээр амьдрдаг хитүүлээ бааснууд юм ярьдаг. Гэ харин хэлээд байна шүү дээ. Тэр амтэн чи яс мэлхийн нуруунд дээр амьдэрдэг амтэн бохоггүй юу гэж. Наатай одоо нүүрэн дээр болсон байгаа хүмүүс бас ингээ хооронд юм яриад байна. Ахаш. Одоо юу хэлэх вэ? Тэгээд хідүүлээ тэр амтны тэр шулуун гидсээс гадагшлах явцад байхгүй болно гэсэн үг үү? Тэгэж. Гадагшаа гараад ямар агарч хүлээж авах вэ? Оо биста. Тэгээд нөгөө амтэн чинь хортой жимс идсэн чинь тэр жимснийх нь юу н орж ирж байгаа зүйлийн корона иймэрхүү том ханиаднууд чинь зөв гэж. Шид авчуус гэж. Яа, за юу ч. Тэгэхээр одоо мэдээж ганцаараа биш шүү дээ. Янгот сүргээр байгаа сүрг өөр. Тэгэхээр одоо бид нэр ингээд нар гэж бодоод байдаг зүйл чи тэр амтны зүгээр л илгэнэ гэсэн үг үү гэж. Хөгжилтэй. Ийш байж нэг 2% хэлсэн бид заа. За. Юу лээ? Би 3% хэлмээр байна. Үгүй 2% гинэ. Эйнштейн нэг үг хэлсэн байдаг аахгүй. Хоёр зүйлд хязгаар байдгүй гэсэн заа. Нэг нь ертөнцид хязгаар байдгүй. Хоёр төштэй заа. Хүний тэнэглэлт хязгаар байдгүй. Тэгтээ эхний хязгааргүй бол баг өөрөө боломжгүй юм зүйл гэж хэлсэн байдаг. Баста. Би бас нэг хоёр зүйл хэлсэн. Эйнштейн амьд байхад нь энэ юу гарч ирсэн штэ. Квантын физик гэдэг юм гарч ирсэн штэ. Юу нь эхлэн тавигдчихсэн тийм үү? Юу нэ? Юуны эхлэл гэдэг. Квантын физик. За. За тэгтэл Эйнштейн болохоор тэгж хэлсэн байдэн штэ бас. За би өөрийнхөө физикийг л авч гарыг. Чи хайр над квантын физикээ цааш нь хөгжүүл гэж. Тэр квантын физик хөгжүүлэгчд тэгж хэлсэн байдаг байхгүй. Тэгсэн чинь одоо буцаад одоо тэр Эйнштейн физик юм тэнэгч шүү дээ. Эйнштейн одоо химийн одоо юу гэдэг байгаа шүү дээ. Одоо бидний итгэдэг батлагдсан гэдэг байгаа тэр нөгөө физикийн хуйлууд байна шүү дээ. Тэднэрийг тэгсэн чинь квантын физик үгүйсгэж эхлэдэг байгаа байхгүй бүгдийг. Тэгээ угаасаа нөгөө юу аахгүй хэлээд штэ. Сая хүний тэнэглэл хязгаар гэж байдгүй гэдгийг хэлээд штэ. Тэгэхээр фака чиний хэлж байгаагаа заяа. Эдэж ууж байгаа юмнасаа шалтгаалаад хүн улам тэнэг болоод байна гэхлээр бид нэр зүгээр сайжрах биш улам муудаад байна гэсэн үг одоо. Тийм муудах сайжрах болно. Тэр муудах сайжрах яг одоо ингээд агаар мандлаар ингээд явгад хүүтэн байдаг хасах градустай байдаг шүү. Хасах градустай. Тэр яагаад хасах градустай юм бол ингээд тэнгэрдэг байгаад ойрхон байгаад тах чинь яагаад тэнцээ хасах градустай доор хад нэмэх градустай байгаад юм бол мэдэхгүй юм ста дээгүр салхитай гэдэг юм болоо гэж байна. Мэдгүй дээгүр салхитай л байдаг аахгүй шүү. Нүүн YouTube дээр нүүн талах нисгэж үзсэн бичлэгийг үзнэ үү?
Тийм үү. Таад зүгээр байж онгоцныхаа айл плей мод гэдэг шүү дээ. Тэрийг дарж байгаа шидэд үзнэ шүү. Хөлтсөн бууж ирж байсан. Хөлтсөн бууж ирж байгаа байхгүй. За, хөлтсөн бууж ирж байна. Яагаадгүй наач нь болохоор заяо. Минийхээр бол дээрээ хүүтэн биш заяо. Яагаад гэж тэр талх чинь мангар хүчтэй явж байгаа шүү дээ. Доошоо унжаар гэсэн үг чөлөөт уналт хийхтэй. Чи одоо машин чи одоо машинж явж хагаад цонхоор гараа гаргах, зогсож байгаа машины цонхоор гараа гаргах хоёрын аль нь хүүтэн байдیں۔ Тэгэхээр тийм бахан тий. Аль хүүтэн газрын хүүтэн. Шаас ой би зүгээр нэг жишээ хэлэл тайлбарлаа шаачлаа шүү дээ. Хүүх гэж. Зүгээр салхи ихтэй байгаа гэдэг нь ямар хэцүү юм бэ? Тэгвэл солир ингээл амар гал малтай ингэж бууж ирээд идэв. Одоо пууж мууж бас кино минут бууж галтай болохоор нааш нь болохоор уран сайхных байхгүй юу? Зүгээр гэрэлтдэг байхгүй юу? Солир зүгээр гэрэлтдэг байхгүй юу? Дотроосоо гэрэлтэн цөмөн ингээ ойрхон байгаа болохоор гэж. Тэгвэл одоо од гэдэг нь дэлхий ч од ер нь бол од үстэй дэлхий ч од од байхгүй юу? Од. Дэлхий гэрэлтдэггүй нар гэрэлтдэг болохоор нар од байхгүй юу? Дэлхий ч. Үгүй дэлхий яга од гэж болтгоо од байх юм байна. Үгүй од биш заа юу. Однууд ингээ хараад байдаг шүү дээ ингээд. За однууд ингээ харагддаг шүү дээ ингээд. Тэнгүүд одоо дэлхий бас тэгж харвах болоо. Харин би хэлээд аль түрүү яриа үстэй. Даацсан хидэрхээр чөлөөд уналтанд орноо. Орд яах гээд байгаа чи. Тэр харав чиний хэлээд байгаа харвж байгаа одууд чи бүгд даацсан хитэрсэн однууд байхгүй ойлгож байна уу? Харин дотор аягүй хүнтэй. Хүнтэй ч юм амттай ч. Бас ингэ хараад байгаа. Тэгвэл нэг юм хэлэх гээд чи түрүүнээс ашиг. За. Исаак нүүтэн шүү дээ. Бэж чи мики янзалцгаа чиний яриа чи ерөөсөө сонсохгүй. Толгоон дээр налим унсан. Алим унаа шаасан. За тэр бистэ яаж. За тэгсэн. Өөр хүний толгоон дээр алим унаагүй бахта. Юу гэсэн үг бэ? Яг хөтэ тэр хүний чи явж захтал толгоон дээр нэг алим унаж хайныг. За боли бүр ингээд бүр амар том холын дэлхийн мэлхийгээс боли заяа. Зүгээр буцаад Монгол руу орё. Бүр Монгол руу төрж үсэн нь. Алим ягаад унсныг одоо бодлоо. Ярьж мэддэг газар руу орё заяа. Ягаад Монгол улс заяа. Цөөхөн хүн амтай байж ич тэр дотроо ахиад нөгөө одоо халах, буряд, казах энэ тэрэг ялгагдтыг. Яа болохгүй боо яа гэв. Тэгэж ялгагдчихж байгаа юм заяа. Тэнгүүтээ тэр дундаа яагаад тэгэж амар бие бинийгаа үзий яадт юм бол. Яа тий зүгээр үзий үзснээр санагдсан юм шүү дээ. Яг чи айлд хэлээд хөө. Онгоцны 0 юу яа тий. Доош асуулт юм уу шууд. Асууж тий. Асууна. Шууд ингээд агаараас ингээд унгаан гэсэн үг. Дээгүр чи одоо онгоц явж ивэл тэгэл галт тэрэг шиг асгаашаа. Асахгүй. Бүх агаарын тээврүүд бохирс оруулах төхөөрөмжтэй байдаг байхгүй юу? Онгоц ингээд та нарыг онгоцны бодол дээр ирээд буу штэ. Тэнгүү чи тэндээс чи ялгацсан ингээд сорж авдаг байхгүй юу? Шааж байгаа маа, шааж байгаа. Асгадаг байхгүй. Галт тэрэг асгаж байгаа үстэй. Чи адилхан үстэй. Чи галт тэрэг сууж үтсэн. Яаж галт тэрэг сууж үтсэн үстэй. Үгүй яа. Тэг үзээд. Тэгээд ингээд юу нөгөө усын татгаар доод чи нөхөн онгоогоо зам харагддаг. Онгоц ямар ч ялгаа байхгүй шаац. Хэрвээ тэгэж онгоц хэрвээ тэгдэг бол юу яаш тээ. Онгоц руу ч тэр хүчтэй агаарын даралт чинь орж ирээд онгоц чинь дайвилж шít. 0 орох тоолно гэсэн үг шүү дээ. Асгадаг байхгүй юу? Асгадаг юм бидсэн зүгээр асгадаг гэж тэгж аахгүй. Загаар дотор байгаа юм бүгд харагдах. Дэлхийн мэлхий тэгж харуулж марах гэж байхгүй зүгээр энэ таталцах ус нарны таталцах гэж байхгүй. Нарны тэгж харуулж марахгүй тэг доош онч өстө байна. Наад сэний онгоц зуугсаа ялгаа байхгүй тэгэл зүгээр бүх